Жилийн ихэнх сарыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ? Бичлэгийг анхааралтай үзээд асуултад хариулаарай. Дорн дахинд шинэ оны баярыг өрнөдөөс арай хожуу тэмдэглэж эхэлсэн. 13 дугаар зуунаас өмнө монголчууд шинэ жилийн баяраа намар цаг тэмдэглэж сүүн сар хэмээн нэрлэж байв. 13 дугаар зуунаас эхлэн хувь сар буюу цагаан сар гэж нэрлэж заншсан бөгөөд энэ тухай Монголын нууц товчоо цагаан түүх зэрэгт тэмдэглэжээ. Цагаан сарын баяр нь Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан түүхэн цаг үетэй ихээхэн холбоотой аж. 13 дугаар зууны ихэнх улаагчин туулай жилийн цагаан сарын шинийн нэгэнд Чингис хаан хулган цагт дээшилж биеэ ариутхан шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёсолж өвлөн ихтэй мөргөн золгож дараа нь төрийн их ордондоо залран анхлын мөнөртэй арц хүчийг багцаар шатаан 100 түшмэл 3 тоо мөргөн их ёслолыг гүйцэтгэжээ. Үүнээс хойш 1216 оны хулган жилийн сар шинийн нэгэнд өөрийн сан хөмргөөс 1000 лан алт төмөн лан цагаан алт гаргаж Харьяат улсын 60-аас дээш насны хүмүүст хувь хүртээсэн байна. Чингис хаан ийхүү цагаан сарыг төр төвний нэгдсэн их баяр болгож хаврын өрөөрж үлзий учралт бар сар гарах цагаар 9 хөл цагаан тухай дахиж их хуралдаа оролдуулах болсноос үүдэн Харьяат аймагуудын олон ноёд төшмөд бэлэг хөргөн ирж хааны амгалан ирдэг ёсон тогтсон тухай Рашид ад-Дин тэмдэглэжээ. Улмаар Монгол сар хэмээсний учир нь 1227 оны Улаагчин гахаа жил Чингис хаан тангуудыг эзэлсний дараа хаврын тэргүүн бар сарыг Монгол тооллын тэргүүн сар хэмээн тогтжээ. Монголчуудын шинэ жил нь хаврын тэргүүн сар хэмээгдэж цагаан эдийн зүйлийг цагаа гэдгээс цагаан сар гэдэг нэр үүссэн. Малчин ардуудын аж ахуйн хэрэгцээ шаардлагаар шинэ жилийг хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэх болсон төдийгүй энэ нь мал сүрэгт маш их халгаатай хатуу ширүүн шуурга шамрахтай өвөл өнгөрч урин дулаан цаг ирлээ гэдгийг бэлэгддэг ажээ.